эднэрний ингэж одоо нийтээснүүд буцаж гаргаж ирээд энэ хэрэгтэй нь холбоод тэгээ ерөнхийдөө бол нойлын суултуур Ючон гэдэг ийм хочтой болцсон байгаа. Сайн байцгаана уу? Хулан Vibes-ын. За өнөөдрийнхөө видеогоор өөрийн карьераа өгөө хийсэн одод part 2-ыг хүргэхээр бэлтгэлээ. Та бүхэн маань тоглон суугаарай. Бас намайг дэмжиж subscribe дараарай. Баярлалаа. За эхний хүн болохоор Park Yoo-chon гэхийн дуучин жүжигчин хүн байгаа. Тэрээр 2003 онд SM Entertainment-ийн TVXQ хамтлагаар дуучныхаа карьерийг эхлүүлж исэн. За тэгээд тухайн үед бол 2 дугаар үеийн Idol гэх энэ хамтлаг бол маш их алдартай байсан. Тэр дундаа бас энэ жүжигчин бол юм одоо cute, царайлаг, гой хоолойтой гэдгээрээ бас алдартай байсан. Тэгээд 2009 он хүртэл энэ хамтлагтай байжгаад гэрээний асуудлаас болоод SM Entertainment-тай жоох юм хуулийн одоо асуудалтай болж байгаад хамтлагаасаа бол гарсан байгаа. Гарахтаа болохоор ганцаараа биш өөр 2 гишүүнтэйгээ хамт гарсан байгаа. Тэгээд гарсныхаа дараа 2009 онд энэ CGM гэх энэ entertainment-тай гэрээ байгуулад энэ 3 дуучин хамтраад GYG гэх хамтлагийг бол байгуулж ирсэн. За энэ хамтлагаараа одоо дуучныхаа уран бүтээлийг туйруулахаас гадна илүү жүжигчний карьер руу бол анхаарч ирсэн байгаа. Жүжигчний карьер нь бас маш амжилттай явж исэн. Солонгосчууд ерөнхийдөө одоо 2012 онд ч байт юм уу. Яг нөгөө Idol группийн дуучид кино, драманд тоглохыг бол маш одоо жоохон сөргөөр хүлээж авдаг байсан. Зөндөө олон мэрэгжлийн жүжигчид байгаад яагаад жүжиглэж чаддгүй хүмүүсийг ингээд драманд, кинонд тоглуулад байт юм бэ гэд. Тэгээд цөөхөн ер нь бол Idol жүжигчдийг хүлээн зөвшөөрдөг байсан. Тэрний нэг нь бол энэ Park Yoo-chon байсан. За ялангуяа энэ Songyun-ы скандал, Дээврийн өрөөний ханхуу санаж байна. За 3 өдөр тэгээ үнэр хардаг эмэгтэй гэх мэт эдгээр драманууд нь бол Солонгостой төдийг ер нь Азад бүүн болж исэн байгаа. Тэгээд жүжиглэлтээрээ маш их хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээд дуучныхаа карьерийн хувьд ч гэсэн ингээд тасралтгүй бас уран бүтээл хийгээл явдаг байсан. Маш амжилттай явдаг байсан юм Idol гаралтай жүжигчин байсан. За харамсалтайгаар 2016 оноос энэ Park Yoo-chon жүжигчний одоо асуудал энэ дуйлан шуугианууд бол гарч ирсэн байгаа. Хамгийн ихнийх нь гэх юм бол 2016 онд 4 эмэгтэй Park Yoo-chon жүжигчнийг хүчингийн эрэгт буруутгаснаар ингээд шүүхэд гомдол гаргасан байгаа. За уг гомдолтой болохоор Бар Цингэний газрын 0-д одоо хүчирхийлэлт өртсөн гэж гомдлыг гаргасан байсан. За гэхдээ мөрдөн байцаалтын явцад болохоор тухайн хүчингийн хэрэг нь гэмт хэрэгт буруутгах хангалттай нотлох байрамд байхгүй хэмээн үзэж одоо цагаатгагдсан байгаа. За уг хэрэгээс болохоор жүжигчин Park Yoo-chon гин буруугүй гэдэг нь одоо нотлогдсон ч гэсэн Солонгосын одоо ард түмний хувьд болохоор 0-ын суултуур Park Yoo-chon гэдэг ийм хочтой болсон байгаа. За ийм хочтой болсон шалтгаан нь гэх юм бол одоо бүх холбогдсон гих одоо энэ хэрэгүүд нь болохоор дандаа 0-д суултуур дээр болсон гэж байгаа. Дээрээс нь гэх юм бол өмнө нь Park Yoo-chon одоо Японы радиогийн нэг нэвтрүүлэгт орж байхдаа beautiful гэдэг үгийг одоо өөрийнхөө 3 зүйлээр илэрхийлээд 3 дүрсээр илэрхийлээд зураач гэж хэлсэн байна. Энэ үед болохоор 0-ын суултуур зурж ирсэн гэж байгаа. За тэгээд дээрээс нь болохоор өмнө нь бас нэг орж исэн ярилцлагада одоо сэтгүүлч нь ямархуу төрлийн нөхөр болохыг хүсдэг вэ гэхэд за нэх их том зүйл хийж өгөөд байхгүй ч гэсэн жижиг зүйлийг нь хийж өгдөг болмоор байна. Жишээ нь панчааныхаа савныхаа тагийг нь тагалцдаг. За эсвэл 0-ын суултуурын тагийг нь таглаад хүчдэг. Тим нөхөр болмоор байна гэж ярьж байсан. Эднэр нь ингэж одоо нийтээснүүд буцаж гаргаж ирээд энэ хэрэгтэй нь холбоод тэг ерөнхийдөө бол 0-ын суултуур Yoo-chon гэдэг ийм хочтой болцсон байгаа. За нэмээд шүүмжлэлийг юун дээр авч ирсэн бэ гэхээр цэргийн алба хааж авах үедээ одоо Бар Цингэний газраар хэсэж явж байсан буруу үлгэр дуурайл үзүүлж ирсэн. Дээрээс нөгөө Астмын 4-р зэрэгтэй гэдгээр яг цэргээс одоо яг битээр цэргийн алба хаахаасаа чөлөөлөгдөд Солонгосын Сөүлийн Каннам Гучон гээд Каннам дүүрэгт болохоор одоо нийгмийн ажилтнаар орлох тийм ажлыг бол ингээ хийжсэн байгаа. Солонгос ерөнхийдөө эрүүл мэндийн шалтгаанаар яг цэрэгт явж чадахгүй болсон нөхцөл заавал орлох юм улсын одоо ажлыг хийдэг байгаа. За тэгээд мэдээж цэргийн алба хааж авах үедээ ингээ Бар Цингэний газраар айгүй хэсдэг байсан, арх тамхи хэрэгэлдэг байсан гэдгийг баригдаад маш их шүүмжлэлийг бол авч ирсэн байгаа. За үүний дараагаар харин жинхэнэ карьерийг нь унгаасан хэрэг бол илэрсэн байгаа. За Park Yoo-chon жүжигч нь 2017 оны 4 сард Хван Хана гэх энэхүү эмэгтэйтэй одоо хурмаа хийх болсон гэдгээ зарласан. Гэхдээ 2 сарын дараа гэхэд аль аль нь өөрсдийнхөө сошиал хаягийг ингээд шууд устгасан байсан. Үүнээс болоод хүмүүс энэ хоёр гэрэлтэн цуцлагдж байгаа юм байхдаа салж байгаа юм байхдаа гэдэг яриа бол гарч ирсэн. Гэхдээ тэр нь батлагдаад хурим нь ингээд хойшлж явж байгаа сүүлд нь энэ хоёр бол салсан гэдэг мэдээлэл бол цацагцсан. За тэгсэн чинь 2019 оны 2 сард энэ Хван Хана гээд өмнөх одоо Sweet Squid хар тамхины хэрэгээр бол
баривчлагдсан байгаа. За тэгээд энэхүү хэрэг нь ингээд явж байгаа хугацаанд болохоор мэдүүлэхдээ би нэг алдартай жүжигчнээс хамааралтайгаар энэ хэрэгт холбогдсон намайг одоо хэрэглэхийг шаардсан гэдэг мэдээллийг бол өгсөн байгаа. За тэгэнгүүт A гэдэг жүжигчин гэд мэдээлэлүүд гараад ирэнгүүт хүмүүс бол мэдээж шууд A гэдэг чинь Пак Южоныг хэлж байна гэд тэгээд бусдын анхаарлыг бол татаж эхэлсэн байгаа. За тэгэнгүүт шууд одоо 2019 оны 4 сард Пак Южон жүжигчин хэвлэлийн баг хурлыг хийсэн. За би бол энэ хэрэгтэй ямар ч холбоогүй харт амих огт хэрглэж байгаагүй. Үнэхээр одоо юм гомдолтой байна гэх мэтчлэнгээр тэгээд нэг хэлсэн зүйл нь гэхээр хэрвээ би үнэхээр харт амигт холбоотой хэрглэсэн байх юм бол одоо энэ урлагийн ертөнцөөс тэр чигтээ бууя гэдэг мэдээллийг хүртэл хийсэн байгаа. Энэхүү хэвлэлийн баг хурлынхан дараа болохоор нийтээснүүд за үнэхээр Пак Южон жүжигчин гомдолтой байгаа юм шүү. Ямар гомдолтой болохоор бүр ингэж өөрөө хүртэл гарч ирээд бүх мэдээлэл өгөөд бас л тий уйлж дуулаад ингээд урлагийн ертөнцөөс буун гих хүртэл мэдээллийг хийх хэвтэй гэжсэн. Гэхдээ энэ бүхэн нь бол худлаа гэдг нь тогтоогдсон байгаа. За тэгэхээр цагдаагийн газраас болохоор албан ёсоор одоо шалгалтыг эхлэхээс өмнө Пак Южон жүжигчин үсээ жижиглэх, үсээ янз бүрийн өнгөөр бодуулах зүйлсүүдийг бол бас давхар хийж явж байсан бэлээ. За тэгээд албан ёсоор цагдаагийн газраас шалгаад нэгдүгээрт болохоор Пак Южон жүжигчнийг харт амих аваад яг ингээд явж байгаа хоёр тийм камерын бичлэгийг бол олсон байгаа. Баримт нотлоонд. За тэгээ хоёрдугаарт гэх юм бол мэдээж нөө биеэс нь шээсээр болон үснээс нь харт амих илрүүлэх шинжилгээ авахад аль дээр нь эерэг гэж гарч ирсэн байгаамаа. Ингээд жүжигчний худлаа ярьсан нь батлагдаад мэдээж тэр чигтээ одоо карьер нь бол ингээд навс унсан байгаа. Хэрэг нь тогтоогдсны дараа шүүхээс Пак Южон жүжигчин 7 сарын 20 ял 2 жилийн тэнсэн болон 1.4 сая воноор торгоохын торгуулийг бол тавьсан байгаа. Тэгээ 2021 оны 7 сард одоо энэ бүх хуулийн холбогдлолтой тэнцэнгийн хугацаа зэрэг нь бол дууссан байлаа. За тэгээд үүний дараагаар нөгөө хэрвээ миний одоо буруу тань тогтоогдох юм бол би урлагийн салбараас ингээ бууна гэж бүр мэдээлэл хүртэл гаргацсан байсан. Гэхдээ 2022 онд болохоор Солонгосын одоо урлагийн ертөнцид дахин эргэн ирэлтээ хийх оролдлогыг бол хийгээд бүтлгүүцсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр энэхүү кинонд бол гол дүрээр тоглосон. Тэгээ энэ кино нь болохоор одоо Америкийн зарим мужуудын кино театрын интерьер гарч ирсэн. Тэгээ Солонгосод гарах гад яг бэлтгэлээ хийж хахад Солонгосын кино театруудаас бол хүлээж аваагүй гарахгүй гэдэг ийм шийдвэр гараад цуцлагдсан байгаа. За тэгээд мэдээж ерөнхийдөө эргэн ирэлт хийх нь бол ингээ бүтлгүүцээр байгаа. Гэхдээ сүүлийн үеийн мэдээллээр болохоор одоо Японд соло цомгоо гаргаад бас фэн уулзалтуудыг хийгээд явж байгаа гэдэг мэдээлэл бол байгаа. За дараагийн жүжигчин болохоор Ким Жисүү гэх энэ жүжигчин байгаа. Тэр 2015 онд MBC-ийн Angry Mom гэх драмагаар анхны жүжигчний карьераа эхлүүлж байсан. За жүжигчний карьераа эхлүүлснээс хойш ер нь тасралтгүй олон драма кинонуудад туслах дүрүүдийг бүтээгээд ингээд сүүл рүүгээ бол гол дүрд тоглоод маш амжилттай явж ирсэн. Тэгээд тоглосон драма болон киногаараа бас Rising Star гэх шагналуудыг бол авч ирсэн. Ер нь маш их ирээдүйтэй жүжигчин гэдгээр бол хүмүүсийн одоо анхаарлыг татаад фэн ч гэсэн олонтой болж байсан. За тэгж яагаад 2021 онд одоо KBS-ийн драманд тоглож байгаа явцдаа одоо энэ хэрэг нь бол задарсан байгаа. За тэгэхээр Солонгосын дотоодын сошиал дээр болохоор би хохирогч байна. Одоо Ким Жисүү жүжигчинд 10 жил байхдаа дээрлхүүлдэг байсан хүн байна гэх мэдээлэл бол анх цацагцсан. За энэхүү мэдээлэл цацагдаад удаагүй дараагийн хүмүүс би ч гэсэн Ким Жисүү жүжигчний хохирогч байна. 10 жилдээ бол маш их дээрлхэлтэнд өртдөг байсан гэх хүмүүс бол гарч ирсэн байгаа. За тэгээд энэхүү телевизийн нэвтрүүлгээр хүртэл Ким Жисүү жүжигчний хохирогч гэсэн хүмүүс бүр одоо царайгаа хаасан байдалтайгаар оролцоод тухайн үед юу болж исэн, ямархуу байдлаар хохирч исэн. За тэгээ Ким Жисүү жүжигчээ яаж дээрлэхдэг байсан гэх мэт мэдээллүүдийг бол өгсөн байгаа. Энэ нэвтрүүлэгт орсон хохирогчт нь болохоор за Ким Жисүү жүжигчин 10 жилд байхдаа одоо завсарлагынхаа цагаар сүү авчир талх авчир ийм амттай юм авчир гих зэргээр бол аюу их одоо захиалдаг байсан. Гэхдээ тэр нь болохоор дандаа тухайн одоо хохирогчид өөрсдийнхөө мөнгөөр авдаг байсан гэсэн. Тэгээ за 1 минутын дотор сүү авчир хэрвээ тэхгүй бол одоо мэдээж зодно, дээрлэх нь янз бүрээр одоо үг хараалын үг зэрээр доромжилдог байсан гэж байгаа. За тэгээд мөн одоо оройн нь мөнгө нэгсэн байдлаагаар мессеж бичдэг байсан. Маргааш 5,000 вон авчираарай, 10,000 вон авчираарай гэд тэр нь сүүлдээ явах тусмаа одоо 20,000, 30,000, 50,000, 100,000 вон болж өссөн гэж байгаа. За тэгээд өөр нэгэн хохирогч гэж гарч ирсэн хүн нь болохоор бүр илүү одоо амар хэрэгт
холбосон байгаа. Тэр нь болохоор адилхан хүйснийхээ одоо эрэгтэй хүүхдийг бас ингээд бэлгийн хувьд хүчирхийлэгч байд юм уу тэр тал руугаа ингээд татдаг байсан гинэ. Бөөндөө хамт одоо янз бүрийн сургуулийнхаа үйл ажиллагаанд яваад ингээд гадуур нэг байранд хонох үед одоо бэлгийн чиглэлээр дарамтлагдаг байсан гэж байгаа. За тэгтээ үүнийг нь болохлээрээ нэг өгөөсгсөн хүн гарч ирсэн. За би болохоор яг бас хамт сурдаг хүн байсан байна. Ким Жисүү болохоор хамт сурдаг байсан. Хүмүүсээ дээрлэхтэх нь бол үнэн. Гэхдээ арай ч ингэж бэлгийн чиг хандлагаар дарамталж дээрлэхдэггүй байсан. Хэрвээ тэгсэн бол бид нар бүгд л мэддэг байх байсан. Тэр мэдээлэл өгсөн хүн нь бол хэтрүүлсэн байдалтай худлаа ярьж байна гэдэг ярилцлагыг бол хүрсэн байгаа. Ким Жисүү жүжигчин ангийнхаа хамгийн хойно суудаг байсан гэж байгаа. Тэгээ урдаа суудаг байсан хүүхдүүдийг одоо хичээл орж явах үед нь гинт босоод бүжгэл дуул гэж араас нь хатгах хэрвээ тэрийг хийхгүй бол одоо хойноос нь толгойг нь цохих, зодох гих мэтчлэнгээр дээрлэгдэг байсан гэж байгаа. За тэгээ дээрэс нь гэх юм бол өөрөө ингээ хичээлээ хийдгүү хичээлээ жоохон таарахын байсан болохоор зарим хүүхдүүдийг өмнөөсөө шалгалт өгөхийг хүртэл шаарддаг байсан гэж байгаа. Ким Жисүү жүжигчин сургууль байхдаа одоо дунд сургууль байхдаа л гэхэд бараг метр 80 өндөртэй үеийнхэн хүүхдүүдээс маш том биетэй дээрээс нь одоо жуута бүх зэрэгээр хичээлдэг байсан аюу хүчтэй байсан болохоор хүүхдүүдийг ингээд айлгаж дээрлэхэд ямар ч асуудалгүй байсан гэж байгаа. За тэгээ энэ талаар нь бас эцэг эхчүүд мэдээд сургуульд нь болон ангийнхан анги хариуцсан багш зэрэгт нь тухайн үед нь гомдол гаргаж исэн боловч сургуулиас нь бол ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй гэсэн. Энэ талаар нь тодруулахаар сургууль дээр нь очсон боловч за тухайн үед ажиллаж исэн захирлууд нь болохоор тэтгэвртэй гарсан. Тэгээд анги хариуцж исэн багш нь нас барсан болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж хариултыг өгсөн байгаамаа. За тэгээд Ким Жисүү жүжигчин болохоор энэ хэрэгээ хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө Instagram хаяг дээр бол гараар бичсэн загтлыг оруулсан байгаа. За уг загтал дээр болохоор надаас болоод сэтгэл зүгээр хэцүү байсан хохирогч нараас бүгднгээс нь уучлал хүсэж байна. Тэгээд би болохоор миний одоо бас энэ хэрэг ер нь өнгөрсөн хугацаанд хийжсэн энэ одоо муу буруу үйлдэлүүд маань бас ингээд намайг дандаа тайван байлгахгүй би хизээ илрэх бол гэдгээс ер нь бол ингээд айгүйх айцтай амьдардаг байсан. Одоо цаашдаа би болохоор энэ хэрэгтээ ингээд гэмшсэн сэтгэлтэйгээр амьдрах болно. Тэгээд одоо драма хийж байгаа. Энэ драмад маань том одоо хохирол учрах болсон нь үнэхээр их харамсаж хэцүү байна гэх утгатайгаар бол юм гараар бичсэн загтлыг өөрийнхөө Instagram хаяг дээр оруулсан байгаа. За энэ уучлал хүссэн захиаг харсан хохирогчд нь болохоор өнгөрсөнд хийсэн үйлдэлтэй уучлал хүсэж гин гэхээс илүү ирээдүгээ бодсон байдлаагаар ингээ уучлал хүсэж байгаа юм шиг санагдаж байна. Ямар ч сэтгэлээсээ зүйл харагдахгүй байна. Тэглэж хитгэн зүйл бичсэн байна те. Өнгөрсөн хугацаанд одоо хохирсон хохирогчдоос уучлал хүсье ял гэдэг тийм зүйл байна гэж одоо жоохон шүүмжлэлтэй хандсан байгаа. Тэгээд дээрэс нь Ким Жисүү жүжигчнээс хүсэж байгаа ганцхан зүйл гэх юм бол өнгөрсөн хугацаанд хийсэн энэ үйлдэлээ бага насныхаа одоо дэггүй насан дээр хийсэн зүйл гэж битгий хүлээж аваарай. Эн чин эргүүлээд хүмүүст ямар их сэтгэл зүйн одоо дарамт хэцүү байдал болдгийг мэдэж аваасаа гэж хүсэж байна гэж хэлсэн байгаамаа. За тэгээд Ким Жисүү жүжигчин болохоор Солонгост одоо ингээд угаасаа карьер нь унтсан. Одоо солонгосчууд бол хүлээж авахгүй байгаа. Гэтэ одоо өнгөрсөн жилээс ахуулаад Филиппинд ерөнхийдөө маш их алдартай болсон байгаа мөлий. Өөрийнхөө одоо фэн митийн уулзалтуудыг хийгээд Филиппинд ер нь бол амьдарч байгаа гэсэн. Тэгээд Филиппиний одоо олон кино, драмадад бүр гол дүрийг бүтээгээд маш их фэнтэй бүр ингээд жинхэнэ одоо бүүн болж байгаа гинэ. Тэгээ бүр фэнүүдийн дунд Филиппиний ханхуу гэдэг очтой болцсон явж байгаа гэсэн. За тэгээд энэ мэдээллийг сонсон солонгосын нийтэснүүд болохоор бас л ингээд хоёр хэсэгт хуваагдсан. Зарим нь болохоор за өнгөрсөнд ингээд муу зүйл хийсэн хүн өөрийгөө засаад ингээд явчих болдоггүй маа. Зүгээр ингээд солонгост одоо буцаж сэхэж чадахгүй болохоор гадаадад л ингэж явж энэ дач гэдэг юм. Зарим нь болохоор за тэгээд өөрийгөө болгоод ингээд явж ивэл болж тээч гэдэг юм. Иймэрхүү бол хандлагуудыг бас харуулсан. За ингээд та бүхэндээ карьер үгээсэн одоо part 2-ыг хүргэлээ. Тэгээд жоохон ч гэсэн сонирхолтой байсан болов уу гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа контент хүртэл баярлалаа.